Дээхэн үед улс төрийн сонсгол гэж нэг юм байдаг байж. Хөдөө орон нутагт намын идэвхтэн гишүүн нэг нөхөр сонь дээр гарсан зүйлсийг малчин ардуудад уншин тайлбарлаж ярьж өгдөг байсан ичиг байгаа юм. Ямар сайн дал тэр сонсгол дээр нэг малчин чөтгөр гэж байдаг юм уу даргаа гэж асуухад нөгөө дарга нь байдаг гэвэл би хөөрхий, байхгүй гэвэл та хөөрхий болчих гээд хэцүү байна. За ямар ч байсан хувьсгалаас хойш чөтгөрийн тоо эрс цөөрсөн өгөнгөө гэж хэлсэн тухай онгоорхуу юм одоо ч яваад байдаг. Харин тэрхүү сонсгол өнөө цагт шуурхай мэдээнээрээр Монгол айл эрхийн хойморт залраад удсан байна. Энэ сонсгол өдөр бүрийн 11 цагт бүхэл телевиз, сошиал хаягуудаар уянгалах ба алгасалгүй үздэг байсан хүмүүс явандаа залхаад алдаг оног үзэх болов. Хүүхнүүд ч бараг тэр эмч нөгөө ховцоо өмссөнгөө тэр эмч үсээ засуулчаач хэмээх болтлоо цээжилсэн байлаа л да хөөрхий. Ярьсаар байгаа сэдвгүй шихэн болсон өнөө хэдэн илтгэгчдийн амнаас Франц, Италиас өөр юм унхаач болов. Ингэж гаднаас татан авчралт хийсний дараа хүмүүс хайлтмалт үзээд хөөрхий тэд байсан өнөөдөр төдөр нэмэгдэжээгээд тоохооч болов. Ер нь сонсгол гэдэг нь нам засаг дарга дамлаа магтан уянгалах ажлыг хэлдэг юм байна л да. Бид харин улсын онцгой комиссийн энэ мэдээллийг улс төрийн сонсгол байсан юм а гэдгийг л огт гадралдаггүй байж. Харин хөсүүтийн амбсэлма даргын ачаар тэрний мэдээ биш сонсгол байсныг нь таньж мэдлээ. Яагаад мэдээгүй гэхээр улс орон руугаа оруулан гийгүүлж байгааг нь их юм гэж бодоогүй задарсан муу нэг этгээд нууж хааж байсан юмыг нь гаргаа тавьчихсан хөсүүтийн сонсголын баатруудын уур бухимдлыг асар ихээр хүргэжээ. Ингээд нөгөө шуурхаачт нь бага хуу татаж айад телевизийн камерын өмнө тэрмүү задарсан бармыг нүүр нүдгүй загнаснаар үл барам цаашдаа олон юм чалтсан хэнийг боловч нэр устан зарлаж олон нийтэд жигшүүлэх болно гэдгээ мэдэгдэв. Ийхүү хөсүүтийн шуурхай коммунист сонсгол байснаа илчлэв. Ийхүү хөсүүтийн дарга нар Магдалаас өөр юу ч хүлээж авахгүй гэдгээ зарлав. Да энэ дэлхийд инх 50 мандтугай. Коммунизм, социализмын яруу алдар улам бүр мандан бадрах болтугай. Хөсүүт таны алдар нэр түн бум наслах болтугай.